Сайн байцгаана уу? Бичлэгээрээ уулзалгүй утсан байна. Энэ удаа та нартаа Донтолтоос аварсан дурлал гэдэг хөөрхөн мөртлөө сэтгэл хөдлөм драмыг ярьж өгөхөөр бэлтгэлээ. Киногоо үзэхээс өмнө лайк, subscribe дараад эрцээ бүртгүүлээрэй. За ингээд кинонд орцгоё. Нэр хүндтэй их сургууль төгсөөд ажилдаа үнэхээр мундаг явж байсан нэгэн үзэсгэлэнт бүсгүй гэрлэх гэж буйгаар кино эхэлнэ. Гэвч хурмынхаа яг өмнөх өдөр тэр гинэт цүгээ цуцалчихна. Шалтгаан нь түүний архины донтолт. Манай гол дүрийг хан гимжүү гэдэг. Тэр архийг яг л ус шиг уудаг. Өөрийгөө бараг уухтаа гаршсан дарь их гэж боддог нэгэн. Тэр орой бас л тасартлаа уучсан гудамжинд хүмүүсийн харцыг ч тоолгүй дуулж бүжиглээд явж байдаг. Маргааш өглөө сүйт залуу нь ууртаагаар ирээд өчигдөр яагаад уцаа аваагүй юм гэж асууна. Тэгээд бүр шууд намайг сонгох уу, архиа сонгох уу гэж тулгана. Гимжүү огтхон ч эргэлзэлгүй. Би архиа сонгоно. Хурмаа болий. Би зүгээр л чөлөөтэй уумаар байна гэж хэлээд хурмаа цуцалчихдаг. Энэ тухай юу ч мдээгүй байсан ээж нь өдрийн хоол бариад ирээдүйн хүргэн дээрээ очиход охин нь архинаас болж хурмаа цуцалсныг мэдээд цочирдно. Охины доо очиход гэр нь архины шилээр дүүрсэн, харин гимжүү диван доогуур шахууг хөвтөд унтаж байдаг. Ээж нь босгоод очоод уушлалт гуй гэхэд гимжүү зөрүүлээд байнга архи гэж үгэлдэг хүнтэй сумааргүй байна гэж хэлнэ. Ээж нь бүр уур нь хурч чи гэрлэлтэд цуцалснаа яаж ингэж хөнгөнөөр авч үзэж чадчихна гэж бохиндно. Гимжүү бүр ээждээ шүл авч өгөөд гэрлэл чөтгөрлүүгээ тонил. Одоо би зөвхөн ажилдаа анхаарна гэж хэлнэ. Гэвч бодит байдал тийм амар биш байлаа. 10 жил тасралтгүй ажилласны дараа ажилдаа буцаж орох гэсэн боловч компани нь түүний оронд өөр хүн авсан тул хүсэлтийг нь татгалзана. Ингээд хуримгүй, ажилгүй, мөнгөгүй болсон гимжүү бүр түрээсийн гэрээсээ ч гарах хэмжээнд хүрч орон гэргүй шахуу болно. Эцэст нь ээж нь аргагүй ирэхэнд охиноо дагуулад төрсөн тосгонлууга буцна. Гэтэл гэртээ очиход аав нь том охинтойгоо хамт мах идээд архиа уучсан сууж байдаг. Бүр аав нь өөрийн гараар хийсэн чавганы дарсаа гимжүүд аягалж өгнө. Үүнийг хараад ээж нь тэсгэ болоод охиноо архичин болгосон хүн бол чи гэж нөхөртөө уурлана. Гимжүү ахлах сургууль төгсөхт нь архийг анх аав нь зааж өгсөн. Их сургуульд орохт нь архины амтыг аав нь мэдрүүлсэн. Ажилд орохт нь хүртэл нийгмийн амьдралд архи хэрэгтэй гэж зааж байсан нь ил болно. Ээж нь нэр нүрээ хамгаалахын тулд хөршүүдтэй хүргэний талын асуудлаас болоод хурим цуцлагдсан гэж худлаа хэлнэ. Гэтэл гимжүү найзтайгаа уцаар ярьж байхдаа миний архины асуудлаас болоод хурим цуцлагдсан гэж хэлснийг хөршийн авгаа сонсчихно. Үд гэхэд энэ мэдээ тосгоноор нэгт харчихна. Гимжүүд нэг бахархал байдаг. Тэр бол машины засвар. Тэр Сөүлд том компанид механикаар ажиллаж байсан бөгөөд машины эвдэрлийг дор нь олдог мундаг нэгэн. Нэг өдөр найзынхаа засварын газар тусалж байгаад нэг машины эвдэрлийг шууд олоод засчихна. Гэтэл тэр машин нь түүний ахлах сургуулийн анхны хайр Соо ижүүнийх байж таарна. Ижүү өмнө нь Сөүлд том эмнэлэгт эмч байсан ч саяхан тосгоны эрүүл мэндийн төвд ажиллахаар иржээ. Эмнэлэг ховор энэ газар түүнийг хүмүүс бараг бурхан шиг шүтнэ. Гимжүү энэ байдлаа ижүүнд мэдгэдэхийг хүсэхгүй. Гэвч замдаа тэр өнгөрсөн дурсамжаа санана. Ахлах сургуульд байхдаа ижүүний дугуй эвдэрсэн үед гимжүү скутрээсээ багаж гаргаад засаж өгч байжээ. Тэр үед ижүүн түүний нүүрэн дээрх тосыг алчуураараа арчиж өгсөн нь анхны догтлын мөч болсон. Гэвч хувь тавилангаар тэд дахин мөргөлдөнө. Гимжүү эцсэндээ шууд "Тийм ээ, би архинаас болоод хурмаа цуцалсан" гэд хэлчихнэ. Ижүүн гайхаад "Чи хэлээг бол би мэдэхгүй штэ" гэдэг. Гимжүү бүр ичээд цаашаа танихгүй хүмүүс шиг бай гэж хэлээд явна. Гэвч ижүүн араас нь эргэж харж ажлынхаа үеэр хүртэл бодол тавтана. Энэ хооронд нэг үнэн ил болно. Гимжүү өмнө нь сүд залууга жирэмсний тест авч байхыг харсан байжээ. Өөр эмэгтэйтэй араар тавьж тэр эмэгтэй жирэмсэн болсон тул хурмаа цуслах гэж байсан нь ил болно. Өөрийгөө хаягдсан гэж мэдэрсэн гимжүү бартам зангаа хамгаалахын тулд түүнд төрүүлж "Би чамайг биш, архийг сонгоно" гэж хэлээд салсан байжээ. Тэр орой гимжүү олон жилийн өмнө ижүүний хэлж байсан үгийг сандаг. Тэр үед ижүүн түүнд бусдын хэрэгт хит оролцолгүй өөрийнхөө амьдралд анхаар гэж хэлж байжээ. Энэ хооронд ижүүн найзтайгаа машинд явж байхдаа гимжүүгээс дуудлага ирж магадгүйг анзаараад чихвчээ найздаа яаран өгч өөрөө тоохгүй байгаа дүр үзүүлэн анхааралтай сонсож байв. Найз нь ижүүнийг гимжүүд одоо ч санаа тавьдаг гэдгийг анзаарна. Тэр шөнө тасартлаа уусан гимжүү ижүүнтэй таарад арх ууж байгаа нь зүгээр нэг уух дуртайдаа биш, өөрийгөө тайвшруулах арга нь гэж тайлбарлахыг оролдоно. Харин ижүүн түнд хүүтнэр "Чи зүгээр л уух шалтак хайж байна" гэж хэлнэ. Нэг найз нь ч бас гимжүүд "Чи жаахан бодолтой байж болдоггүй мүү" гэхэд гимжүү гонхтойгоор "Би ч гэсэн тийм байгаасай" гэж хүсдэг гэж хариулна. Гэтэл нөгөө талд ижүүний хөрөгчин ч мөн адил сөөжүүгээр дүүрэн байв. Тэр шөнө олон хоног твцсний эцэст ижүүн дахин архи уна. Гимжүү мэдэхгүй ч олон жилийн өмнө ижүүн түүнээс илүү ууж чадсан нэг орой түүнийг нуруундаа үүрч явахдаа "Ирээдүйд би чамд бүх сэтгэлээрээ анхаарал тавьмаар байна" гэж зөөлөн дуугаар сэтгэлээ илчилж байжээ.
Удалгүй ижүүний найз эрүүл мэндийн төв дээр ирж гимжүү дурлахаа болооч гэж гуйна. Гимжүү одоо ч үрдийн адил ижүүн санаа тавьдаг гэдгийг хэлнэ. Үүнийг сонсоод ижүү санаа алдан гимжүүтэй холбоотой өнгөрсөн дурсамжуудаа бодно. Олон жилийн өмнө ижүүний эмээ өөд болоход гимжүү түүнээс төрүүлж очоод хүндэтгэл үзүүлж байжээ. Ижүүн буруу арх авчирсныг хараад эмээгийнхэн дуртай будааны архийг урьдчилан бэлдсэн байсан бөгөөд өөрийн гараар хундаглаж өгсөн байдаг. Тэр өдөр уулан дээр анхны цас орж ижүүн гимжүүг ямар үзэсгэлэнтэй харагдаж байсныг хизээж мартдаггүй. Харин одоо дахин уулзсан гимжүүг хараад түүний зүрхэнд зөвхөн гуниг л төрнө. Гимжүү сөөвөлд тэр шөнө арх уух нь аргагүй нөхцөл байсан гэдгийг дахин тайлбарлана. Ижүүн түүнд итгэхээр шийдсэн ч архины донтолтын тест төгхийг хүснэ. Гимжүү татгалзаж өөрийгөө би тиймч архичин хүн бишээ гэж хэлнэ. Тэр ижүүнээс чи яагаад гинт архиа болчихсон гэж асуухад ижүүн хариулахын оронд маргааш хамт имлэгийн үзлэгт явахыг хэлнэ. Маргааш нь өвчтнүүдэд зөөлөн анхааралтай хандаж буй ижүүнийг хараад гимжүү улам гайхна. Ийм амжилттай амьдралаа орхиод яагаад хөдөө ирснийг ойлгохгүй яг энэ үед ижүүн араас нь дуудах үед гимжүү эргэж хараад халтарч унах шахахад ижүүн түүнийг барьж авна. Тэр мөчөд хоёулаа өнгөрсөн үеийн яг ижил мөчийг сандаг. Тэр орой машин засаж байхдаа гимжүү азгүйдлээ гайхан өглөөж байтал гинэт мессеж ирнэ. Хурмын газар нь урьдчилгаа мөнгийг нь онцгой тохиолдлоор буцаан олгосон байв. Гимжүү баярлаж бөөнөрөө хөөрнө. Сэтгэл нь сайхан болсон тэрээр ижүүний машиныг төгс засч өгөөд туршилтаар жолоодож үзье гин. Машин барьж явахдаа дуугаа чангалж хөгжим савлан дуулж байхад ижүүн түүний баяртай царайг хараад харцаа салгаж чадахгүй. Машинаас буусныхаа дараа гимжүү ижүүнийг дагуулад худалдааны төв орно. Хурмын буцаалт болсон мөнгөөр түүнд хувцас авч өгье гэж зүтгэн. Ижүүн татгалзаад өөртөө юм аваарэ гэдэг. Гэвч гимжүү бүх мөнгөө нэг дор үрхээр шийдэж гэр бүлийн бүх хүнд хувцас авч өгнө. Олон цагаар явсны эцэст хөл нь холгож шагаан цэврүүцсэн байхад ижүүн шууд сүхрэн сууж боолт хийнэ. Гимжүү түүний зөөлөн харцыг тесэлгүй өөр тийш харна. Тэр үед тэнгэр салиуд будна. Гимжүү хүүхэд шиг баясан ширтэнэ. Ижүүн харин өмнө нь согтуу гимжүүг үүрч явсан тэр шүнийг сэтгэлээ илчилж үнссэн мөчөө сандаг. Орой хооллож байхдаа хажуугийн эмэгтэй вино ууж байгааг хараад гимжүү атаархна. Ижүүн яаж ийм тайван байж чаддгийг дахин асууна. Ижүүн сэдвийг булзайруулж мөнгө хаанаас орж ирснийг асууна. Гимжүү хурмын газрын буцаалт гэдгийг хэлж шинэ эхлэлд бүгдийг нь зарцуулна гэж хэлнэ. Харин ижүүн түүний сэтгэлийг хөргөж сүйт залуудаа буруу зүйл хийсэн хүн шиг мөнгийг ингэж үрж болохгүй гэж зэмлэнэ. Гимжүү өөрийг нь араар тавьсан тухай үннээ нуусаар л байлаа. Удалгүй гимжүүгийн ээж нөхөр охтынхоо нууцаар арх уусан баримтыг олж мэднэ. Тэгээд гуруулан нь уулын хийд рүү архинаас гаргах лагарт явуулна. Утаснуудаа хураалгаж лам нартай хамт бясалгал хийж бараг хоригдол шиг өдрүүдийг өнгөрөөнө. Эцэст нь утсаа авах үед гимжүүнийг мессеж харна. Түүний экс сүйт залуу яг түүний захиалсан байсан нөгөө л цочод буудалд яг тэр өдөр хурмаа их гэж байжээ. Зөвхөн сүйт бүсгүй нь өөр болсон байв. Тэр мөчөд хурмын газрын буцаасан мөнгө бол аз биш, харин доромжлолын нөхөн төлбөр байсныг ойлгоно. Үүнтэй зэрэгцэн ижүүн жирэмсэн эмэгтэй гимлэгт хүргэж явахдаа гимжүүгийн экс сүйт залууг их нартай нь хамт харж бүх үннийг ойлгоно. Ингээд өмнө нь гимжүүг буруугаар ойлгосноо мэднэ. Лагерын 3 дахь өдөр гимжүү алга болчихно. Ижүүн түүнийг урд нь хамт очдог байсан ой модны газраас олно. Тэр босох гэтэл хүчгүй унаж ижүүний твэрт асгартал уйлна. Бороо орж эхлэхэд ижүүн хүрмээ тайлж түүнийг халахлана. Согтуу барьц алдсан гимжүү түүний цээжинд наалдаад юм шивнэнэ. Гэвч өглөө нь тэр юу ч санахгүй байгаад дүр үзүүлнэ. Эцэст нь ижүүн түүнд дахин архины донтолтын тест өгч хариуд нь хүнд түвшний архины хамаарал гэдгийг харуулна. Ижүүн имчилгээ хийлгэе гэж гуйхад гимжүү би зүгээр л архин дуртай хүн гэж тоохгүй өнгөрнө. Гэвч тэр шөнө анхныхаа хурмын өдөр болохыг сануулах сэрүүлэг гарч ирнэ. Аав нь охиндоо зориулж бичсэн хурмын үгийг олж уншихад гимжүү нулимсаа барьж чадалгүй уйлна. Яг тэр үед хурмын зочдын автобус андуурж тосгонд ирснээр бүх хүмүүс цугларч гимжүүгийн ээж дахин нүрээ их газаргүй болно. Ижүүн түүнийг аварч автобусанд суулган авч явна. Гэвч гимжүү эцэст нь экс сүйт залуугийн хурим дээр очиж ууралсандаа архины шилийг түүний толгой руу цохино. Дараа нь бороотой шөнө ганцаараа архитай тэнэж явахдаа өнгөрсөн ойд болсон яриагаа санана. Тэр үед ижүүнд би архинаас гарч зөв амьдрахыг хүсэж байна гэж хэлсэн байжээ. Яг энэ үед ижүүн шүхэр бариад гарч ирнэ. Гимжүү гашуунаар инээмсэглэн намайг энэ амьдралын борооноос хинч хамгаалахгүй гэж бодож байсан гэж хэлнэ. Ижүүний дулаан доктортой хандлагыг хараад гимжүү эцэст нь архинаас гарч амьдралаа шинээр эхлэх шийдвэр гаргана. Энэ бүхнийг туусны дараа хан гимжүү үнэхээр гүн бодолд орж архинаас гарахаар хатуу шийднэ. Соо ижүүнч мөн адил түүнд бүх хүчээрээ туслахаар шийддэг. Гимжүүгээс урам авсан аав эгч хоёр нь ч бас хамт архинаас гарахаар болно. Гурууланг нь эрүүл мэндийн төвд цусны шинжилгээ өгүүлэхэд ижүүн илэгний үзүүлэлт нь бүгд хэвийн бус гарсныг хэлж
Ингэж үргэлжлүүлбэл элэг хатууралд хүрнэ гэж анхааруулна. Эхний алхам нь гэрт байгаа бүх архийг хаях байв. Ээж нь бүх шил савыг хагалж устгасан гэж хэлсэн ч ижүүн тийм ч амар итгэсэнгүй. Яг л түүний бодсончлон энэ 3 мэрэгжлийн уудаг хүмүүс архиа хаасайгүй нуусан байжээ. Жорлонгийн усны саванд, нохооны орон дээр, бүр гимжүү арьс арчилгааны тонрын саванд хүртэл архиа хичгсэн байв. Өглөө нүрээ бодож байхдаа скин кер хийж байгаа дүр үзүүлэн балгаж уудаг байжээ. Гимжүүгийн архины хүслийг дарахын тулд ижүүн түнд гүүх хуралдаан санал болгоно. Ялагдсан нь ундаа авч өгөхөөр тохиролцсон. Дунд замд гимжүү гидс өвдөж ийн хүл татлаа гэж жүжиглэнэ. Ижүүн итгээд удаашрахад гимжүү төрүүлээд гүйчихнэ. Эцэст нь ижүүн түнд мөстэй хүүтэн ус авч өгөөд хэрвээ чи 1-7 хоног архигүй байж чадвал ямар ч хүслийг чинь биелүүлэе гэж амлана. Ижүүн түнд туслахын тулд 2 найзтай хамт архигүй аялал зохион байгуулна. Үзэсгэлэнт газар очиод бүгд байгаль үзэж суух үед гимжүүгийн ус дуусныг анзаарсан ижүүн өөрийнхөө усч бараг дууссан мэт дүр үзүүлээд хоёуланд нь ус авчрахаар явна. Найзууд нь үүнийг хараад ижүүн гимжүүд онцгой анхаарал тавьж байгааг анзаарна. Тэд бүр өнгөрсөн шархаа давсан юм биш үү гэж ярилцсан. Найзууд нь өмнө нь яагаад толгоогоо тасалсныг асуухад гимжүү бүдэг бадаг намайг л тасалсан гэж хэлнэ. Ижүүн ус авч ирсний дараа тэд хамт зураг авч тоглож зугаална. Налуу газар руу уруудах үед ижүүн гараа сунхад гимжүү өөрөө ирэхгүй гараа атгуулна. Ижүүн түн рүү дулаахан инэмсэглэж даарах үегээд хүрэмнийхэн цахилгааныг татаж өгнө. Энэ мөч гимжүүд өнгөрсөн дурсамжийг сануулна. Өмнө нь тэмцээнд ялагдаад гуниглаж байх үед нь ижүүн түүнийг хам мөрөн дээр дагуулж чад хүрмээ нөмөргөж өгч тайвшруулж байжээ. Тэр үед гимжүүгийн харц ижүүн рүү дулаан хайраар дүүрэн байсан. Тэр орой гэртээ зургнуудаа үзэж суухтаа гимжүү сэтгэл хангалуун аз жаргалтай байв. Архигүй бас нэг өдөр амжилттай өнгөрчээ. Гэтэл гинэт ажлын газраас заавал оролцох ёстой оройн холны тухай мессеж ирнэ. Түүнийг ахалж ажиллах шин дарга нь маш хэцүү хүн гэн. Одоогоор амралттай байгаа ч ажилдаа буцаж орохын тулд заавал очих шаардлагатай байв. Гол асуудал нь ийм хоолн дээр архинаас болтох бараг боломжгүй. Гимжүү машинаа барьж яваагийг шалтак хийлэхээр бодно. Гэвч даргын өнцгөөс харвал жолооч дууд гих байх гээд ижүүн эцэст нь зүгээр л би архинаас гарч байгаа гэж шууд хэлэх гэж зөвлөнө. Тэр бүр гимжүүг дэмжихийн тулд хамт сөүл хүртэл явж өгнө. Тэнд очоод архи уухгүй гэж шийдэх өөртөө асар том хүч шүү гэж урам өгнө. Гимжүү оройн холон дээр үнэхээр тисэж чадна. Гэвч худалгүй дарга нь хүчээр хундганд нь архи хийж эхэлнэ. Гимжүү аягаа дарж бариад би архинаас гарч байгаа гэж хэлнэ. Дарга инээгээд чам шиг хүн архиа хизээч хайж чадахгүй гэдэг. Гимжүү ижүүний хэлсэн үгийг санаад архи уувал би үхэн гэж хатуу хэлэхэд дарга нь аргагүй болдог. Хоолны дараа согцсон дарга нь гимжүүг булан шахаж хүүхдийн эцэг хин юм гэж асууна. Гимжүү архи уухгүй байгааг жирэмсэн гэж андуурчээ. Бүр сүүгээ өөр хүнээс бол цуцалсан гэж хүртэл буруутгана. Гимжүү тайлбарлахыг оролцсон ч дарга нь сонсохгүй хевлүү рүү гар хүрэх гэж оролдоно. Гимжүү бултаж чи үнэхээр новш юм гэж хэлнэ. Дарга нь араас нь зүтгэхэд ижүүн гарч ирэн түүнийг цогсооно. Ингээд гимжүү даргыг алгатчихна. Харих замд гимжүү уур нь буцалж байгааг анзаарсан ижүүн түүнийг хам мөрөн лөө авч явна. Шөнийн хотын гэрэл газар дээр туссан сүудрийг хараад гимжүүгийн сэтгэл тайвширна. Яг тэр үед утсан дээр нэг нотификейшн ирнэ. 1-7 хоног архигүй байж чаджээ. Гимжүү ижүүнд баярлаад амлснаа биелүүл гэж хүснэ. Түүний хүсэл нь энгийн хэрнээ маш чухал байв. Чи яагаад тэр үед надтай холбоогоо тасалсан юм гэж ижүүн түүний нүд рүү хараад учир нь би чамд хэтэрхий их хайртай байсан гэж хэлнэ. Өмнө нь гимжүү түүнийг өрөвдөж асарч байгаа мэт ярьж байсныг санамсаргүй сонсоод сэтгэл нь шархалж байжээ. Тиймээс гадаадад солилцоогоор явах шийдвэр гаргаж өөрийгөө хамгаалахын тулд хүйтэн үг хэлээд явсан аж. Одоо тэр өнгөрсөндөө ууршилт хүснэ. Гэвч мэдрэмж нь аль хэдийн өнгөрсөн зүйл гэж хэлнэ. Энэ үннийг мэдсэн гимжүү шүнжин унтаж чадсангүй. Үнэн дээр тэр өөрөө ч ижүүнд сэтгэлтэй байснаа одоо л ойлгож эхэлнэ. Маргааш нь нүүр нь халуур шатах шинжтэй байна гэд эмнэлэгт ирэхэд ижүү нүрийг нь зөөлөн барьж үзэхэд зүрх нь хүчтэй цохилно. Тэр өөртөө энэ архинаас гарахад илэрдэг шинж биш вэ гэж бодно. Удалгүй нөгөө дарга нь эмнэлэгт твтэж байгаа зураг явуулж алгацсны төлөө хариуцлага нэхнэ. Гимжүү уурлаад камерыг шалгана гэхэд азар ижүүний машины хар камерт бүхнийг бичсэн байв. Гимжүү бичлэгийг явуулаад шүүхэд өгнө гэж сүрдүүлэхэд дарга нь төлөвлөгөөгөө болдог. Хожим бичлэгийн цагийг хараад ижүүн түүний ажлын газрын гадаа оройноос хойш хүлээж байсныг мэдээд гимжүү өөрөө ирэхгүй инээмсэглэнэ. Эндээс тэдний харилцаа улам дулаарч гимжүүгийн архинаас гарах тэмцэлч илүү бодит болж эхэлнэ. Үүнээс өмнөх өдөр гимжүү ээжтэйгээ эвлэрсэн байлаа. Гэтэл арх барг амсдаггүй ээж нь шал согтуу байгааг хараад маш их гайхна. Яг тэр үед нагаз хичээс нь дуудлага ирж ээж нь яагаад ингэтлээ уусныг мэднэ. Учир нь нагаз хич нь гимжүү сүгээ цуцалсныг мартчихад нөгөө хуримд нь очисон байжээ. Тэнд очиод хүргэн нь араар тавьсныг сонсоод энэ тухай гимжүүгийн ээжэд хэлсэн байна. Ээж нь тэр үед охин нь архинаас болоод биш уралтаас болж хурмаа цуцалсныг мэдээд өөрийгөө маш их буруутгана.
Тэр өөрийгөө муу ээж байсан, зөвхөн охиноо шүмжилж байсан гэж уйлна. Энэ тухай аав нь сонсоод бүр их урлаж би тэр новшоос учрыг нь асууна гэд шууд гарч явна. Гимжүү аавыгаа болиулах гэж оролдоно. Гэр бүлийнхэн нь бүгд түүний төлөө ингэж шаналж байгааг хараад Гимжүүгийн сэтгэл ихэд хөдлөнө. Тэр шууд ижүүн рүү алхаж чод мөрөн дээр нүрээ наан сэтгэлээ барилгүй уйлна. Ижүүн зөөлөн нурууг нь алгадаж тайвшруулна. Тэр Гимжүүд гэр бүлийнхэн чинь чиний шийдвэрийг ойлгоно гэж хэлнэ. Гимжүү уртаар санаа алдан тайвширна. Ядаж ижүүн бүх үннийг аль хэдийн мэдэж байсан болохоор түүнд юу ч нуух шаардлагагүй байлаа. Энэ тухай мэдсэн нутгийн найзууд нь ч мөн Гимжүүд шудраг бос зүйл тохиолдсонд дургуйцсан. Тэд Гимжүү сөүл рүү буцахаас өмнө барбекю үйлчлэг зохион байгуулна. Тэнд бүр зурхаачд үзүүлж өгсөн тухайгаа хэлээд энэ жил чиний аз маш сайн. Дарааллан ялалт байгуулна гэж ярьцгаана. Удалгүй энэ үг үнэн мэд санагдана. Үл хөдлөх хөрөнгийн газраас дуудлага ирж сөүл дэх байр нь амжилттай түрээслэгдэж шин түрээслэгч олцсон тухай мэдэгдэнэ. Энэ удаа Гимжүү сөүл рүү буцахдаа хуучин байрандаа амьдрахгүй. Шин газар нүүж шин амьдралаа эхлүүлнэ гэж бодож байв. Найзууд нь дуулж бүжиглэн түүнийг үдэж өгнө. Баярлсан ээж нь бүр хундаг тулгах санал гаргасан ч Гимжүү өөрөө төрүүлж татгалзсан. Тэр одоо юу ч болсон би архинаас гарахаа үргэлжлүүлнэ гэж хатуу хэлнэ. Тэр азтай шинэ амьдралаа саруулах ухаантайгаар ухтгийг хүсэж байлаа. Өмнө нь Гимжүүг буруугаар ойлгож байсан тосгоны хүмүүс ч бөөнөрөө цугларч сав суулга барин нөгөө новш хүргэнээс нь өшөөг авахар зихнэ. Өөрийнх нь төлөө ингэж уурлаж байгааг хараад Гимжүү сэтгэл нь уужирч инээн. Тэр дотроо хэрвээ би өмнө нь ингэж хэлсэн бол ганцаараа ингэж шаналхгүй байсан гэж бодно. Удалгүй үйл хөдлөлийн газраас андуурч өөр гэрээний хулбар ирнэ. Тэндээс Гимжүү шин түрээслэгч нь үнэндээ ижүүн өөрөө байсныг мэднэ. Тэр Гимжүүг санаа зовлтгүй амьдруулахын тулд бүгдийг урьдчилан зохицуулсан байжээ. Үүнийг мэдсэн Гимжүү ижүүн ямар сайхан хүн болохыг улам их мэдэрнэ. Тэр бүр өмнөх байраа цуцлахгүй өөрийн өнгөрсөнтэй нүүр тулахаар шийднэ. Харин Гимжүү нэг зүйлийг ижүүнээс хүснэ. Цаашдаа өөрт нь хит их санаа тавихгүй байхыг. Учир нь ижүүний тусламж халамжийг тэр өрөвдсөн сэтгэл гэж буруугаар ойлгож эхэлжээ. Ингээд Гимжүү сөүл рүү буцаж ажилдаа амжилттай орно. Тэнд очиод өмнөх шигээ маш сайн инженер гэдгээ харуулна. Нөгөө өмнө нь дарамтлагдаг байсан дарга хүртэл өөрчлөлтгүйж хандлагаа эрс өөрчилсөн мэт харагдана. Ажил дээр нь бүгд Гимжүүгийн буцаж ирснийг тэмдэглэн хоолнд орох гэтэл дарга нь бүр Гимжүү архинаас гарч байгаа шүү гэж бусдад сануулж ажлын газрын архины соёлыг өөрчлөнө гэж хүртэл ярьдаг. Гэвч азтай үе эхэлсэн нь асуудал тулсан гэсэн үг биш байв. Нутгийн талд ижүүн Гимжүүд мессеж бичих гэж байснаа болчихно. Эмнэлгийн сувилагч түүний сэтгэлийг шууд анзаарч хувь тавилангийн боломжийг битгий дахиж алд гэж хэлнэ. Гэвч ижүүнд нэг том айдас байлаа. Түүний аав. Өмнө нь мөрөөдөө тоглоомын донтолтоос болж олон асуудал үүсгдэг байсан аав нь дахин гарч ирэх үе гэж айж байв. Сүүлийн машины ослын хэрэг дээрч ижүүн тэр хүнийг аав нь байж магадгүй гэж сэжиглэж байжээ. Яг тэр үед ажлаа тараад гарч явсан чинь Гимжүүгийн араас нэг ачааны машин дагаж эхэлнэ. Гимжүү санаа зовж эхлэхэд машин огцом хурдлан ойртож ирээд замыг нь хаана. Жолооч гартаа төмөр саваа барьсаар машины цонхыг зохиж хагална. Аз болоход ижүүн яг цагтаа ирж нөгөө хүнийг хүчээр дарж авна. Гэвч тэр хүн ижүүний аав биш байв. Ижүүний тусламжтайгаар архинаас гарах гэж оролцсон ч гэр бүлээ алдсан нэгэн байжээ. Тэр бүх уураа гимгүү хүмүүстээр гаргаж байсан аж. Ижүүн имлэгт Гимжүүг ирэхээр очиход тэр аль хэдийн гарчихсан байв. Гадаа гараад таксинд суух гэж буйг Гимжүүг хараад араас нь уцаар залгана. Гимжүү болсон явдлыг нэг их тоохгүй байгаа мэт ярьдаг. Харин ижүүн маш их санаа зовж байв. Тэр Гимжүүг зогсоогоод эмнэлэг рүү буцаая гэж зүтгэнэ. Гэвч Гимжүү татгалзаж цаашдаа надад ингэж хэтэг санаа зовох хэрэггүй. Би дахиж чиний сайхан сэтгэлийг хайр гэж андуурмааргүй байна гэж хэлнэ. Энэ үгийг сонссон ижүүн эцэст нь бүх мэдрэмжээ нуухай болно. Тэр ураг шалгаж хайртай бүсгүйгээ чанга тэрнэ. Гимжүү эргэж харах мөчөд ижүүн түүнийг үнснэ. Гимжүүч мөн татгалзаж чадсангүй. Яг тэр мөчөд тэнгэрээр харуулж буй од зураас өнгөрнө. Тэд эцэст нь сэтгэлээ баталгаажуулж тэр өдрөөс эхлэн албан ёсоор болцож эхэлнэ. Ижүүн Гимжүүгээс мессеж ирэх бүрт шууд хурж ирдэг болно. Шүн богинохон уулзалт байсан ч ижүүнтэй уулзахын тулд Гимжүү унтлагын хувцас сольж хамгийн гоё хувцас өмснө. Ижүүн чалхаж явахдаа гараас нь зөөлөн хатгана. Сөүлд Гимжүүгийн аз үнэхээр эргэж эхэлнэ. Дарга нь түүнийг тушаал төвшүүлэхээр хүчтэй санал болгож байгаагаа хэлнэ. Хайр дурлал, ажил карьер аль аль нь яг л цэцгэлэж эхэлсэн мэт санагдана. Нэг орой ижүүн Сөүлд ирж Гимжүүг ажлаас нь тосож авна. Гимжүү баярлсандаа шууд түүний твэрт орно. Ижүүнч мөн тавихыг хүсэхгүй. Гэрт нь ойртоход ижүүн гараас натгаад өөрийн байранд урина. Гимжүү юу болохыг гадарлаж бүр дотор хувцаа хүртэл шалгаж харна. Аз болж тэр орой хосоор нь өмссөн байжээ. Ижүүн түүнд хоол хийж өгнө. Гэвч эргэж харахад Гимжүү ширээн дээр налчсан унтаж байдаг.
Ижүүн инээмсэглэн түүнийг түшиж аваад духан дээр нь үнснэ. Маргааш өглөө нь ижүүний орон дээр сэрсэн гимжүү хувцанд хിവэрэ байгааг хараад бүр харамсна. Өглөөний цайны үеэр бүр өөрөө ойрт цээтгэнэхэд гаднаас дуу гарах бөгөөд хин нэгэн тэднийг харж байжээ. Энэ нь тосгоноор цахилгаан мэт тарж тэдний харилцаа бүгдэд ил болно. Удалгүй гимжүү компанид тушаал твшинэ. Гэвч муу мэдээ дагалдан ирнэ. Хуулийн хилцээс дуудаж өмнө нь даргаа алгацсан бичлэгийг үзүүлэн шалгаж эхэлнэ. Нөгөө дарга нь гаднаа өөрчлөгдсөн дүр үзүүлсэн ч дотроо түүнийг унахаар гомдол гаргасан байжээ. Тэр бүр хэрвээ гимжүү арих ууж чадвал гомдлоо буцаана гэж уух тэмцээн санал болгоно. Тушаал дэвшсэний хамгаалахын тулд гимжүү архинаас гарсан дүрмээ зөрчин дахин уна. Шөнө орой согтуус ирэхэд найз нь дарга нь аль хэдийн явсан, харин гимжүү ялсан гэж хэлнэ. Гэвч энэ мөчөөс түүний олон сар твцэн арихгүй амьдрал нэг хундагаар норж эхэлнэ. Яг тэр өдөр ижүүнч аавынхаа мөрөөр явсаар сувилагч нь түүний аавыг нэг хасрамжийн газар хонгилт нууцаар хорж байгааг мэдэхгүй үлдэнэ. Өмнөх өдөр нь дарагтайгаа мөрийг тавьж шудраг бус байдлыг нэг мөр дуусгахын тулд гимжүү олон хоног хичээж байж болсон архиа дахин ууж тасартлаа согцсон байлаа. Харин зүүднээсээ сэрсэн гимжүү өөрийгөө яагаад ч юм далайн ирэг дээр байгааг анзаарна. Яг тэр үед ижүүнээс дуудлага ирнэ. Өчигдөр орой арх уснаа мэдэгдэхээс айсан гимжүү далайн давлгааны чимээг дарахын тулд хүрмээрээ амаа дарж дууг нь намсган худлаа хэлнэ. Би яг одоо ажил руугаа гарах гэж байна. Ажилдаа явхаасаа өмнө гимжүү нэг ресторан орж шараа тайлах гээд сууна. Гэтэл уцаа марцнаа санаад буцаж ороход ижүүн дотор нь түүний утсыг барьчихсан сууж байв. Рестораны эзэн ижүүн рүү залхсан байжээ. Гимжүү үннийг хэлэх үү гэж эргэлзэж байтал мэдэн дээр өчигдөр хамт уусан дарга нь согтуугаар машин барьж баригдсан. Бүр ажилласаа хүртэл халагдсан тухай гарна. Эцэст нь гимжүү зориг гарган өнгөрсөн шөнийн болсон бүхнийг ижүүнд хэлнэ. Тэр боломж олох гэж арх уугаагүй. Зөвхөн ажлын газрын шудраг бус байдлыг нэг мөр дуусгахыг л хүссэн гэж тайлбарлана. Ижүүн урам нь хугарсан байх гэж бодсон ч эсрэгээрээ ижүүн нөгөө даргаыг маш их буруутгана. Тэр бүр чи заавал архинаас гарч чадна би чамд итгэж гин гэж хэлнэ. Найз бүсгүйн тушаал твшиж цалин нэмэгдсэнийг тэмдэглэж ижүүн гимжүүг тэр өдөр ажлаасаа чөлөө аваад хамт цугаалахыг санал болгоно. Тэд хамтдаа дугуй унаж далайн эргээр тоглон цагийг өнгөрөөнө. Дугуй унаж явхдаа ижүүн гимжүүг эргэж харсаар байгаад шахуу осол гаргах төхөн. Өмнөх шөнийн муу зүдээ сансан гимжүү ихэд санаад зовж дахиж ингэж эргэж харахгүй шүү гэж хэлнэ. Ижүүн зөөлөн инээгээд дурлсан үед хүн өөрөө ирэхгүй тийшээ хардаг юм гэдэг. Тэр өдөр далайн эрэг дээр тэд удаан гихчин үнсэлцэн. Хоёулаа бие биедээ улам татагдаж хайрандаа бүрэн умбаж эхэлнэ. Удалгүй тэд гимжүүгийн эгч болон найз сонуугтай таарна. Сонууг ганц бич гимжүүгийн хоёр хүүхэдтэй салсан эгчэд маш хүчтэй дурлсан байжээ. Сүүлийн үед бүр маш ихээр эргүүлж байгаа. Гэвч гимжүү ижүүн хоёр өөрсдийн хайр дурлалд умсан тул тэдний хоорондын уур амьсгалыг огт анзаарахгүй. Дөрүүлээ далайн эрэг дээр далайн хоол түүж явхдаа гимжүү болон эгч нь шаварч шигтчихнэ. Яг тэр мөчөд сонууг шууд эгч рүү хамгийн түрүүнд гүйчихнэ. Гимжүү энэ бүхнийг хараад ихэндээ нэг их юм бодохгүй өнгөрнө. Харин дөрүүлээ элсэн дээр зэрэгцэн сууж байхдаа сонуугийн эгч рүү нь харж буй харцыг анзаараад ижүүний өмнө нь хэлсэн хүн сэтгэлтэй хүний харц нуугддаггүй гэдэг үгийг санаад гинэт бүхнийг ойлгоно. Гэртээ арих замд гимжүү дуугаас эгч нь болон сонууг хоёр гимжүү ижүүнтэй муудсан байх гэж бодно. Гэтэл гэртээ очиод гимжүү эгчээсээ шууд асууна. Эгчийнх нь хариу бүгш сэжгийг батлана. Гэвч гимжүү энэ харилцааг дэмжихгүй. Түүний бодлоор сонуугийн эгч дүүдээ маш их хайртай. Түүнд хамгийн сайн бүсгүйг хүсдэг. Харин эгч нь салсан хоёр хүүхэдтэй хүн. Олон хүний нүдээр бол энэ харилцаа тохиромжгүй мэт санагдана. Эгч нь үүнийг сонсоод маш их гомдно. Ядаж дүүн өөрийг нь ойлгоно гэж бодсон байжээ. Маргааш нь гимжүү ажил дээрээ эгчээсээ урьдчилалт гуйх зурус бичих гэж хид оролцсон ч дахин устгана. Яг энэ үед түүний тушаал твшсэнийг тэмдэглэн компани нь эцэг эхт нь хүртэл бэлэг явуулна. Эцэг эхт нь охиноороо маш их бахархаж, ээж нь найзуудаа хүртэл гайхуулна, том дайллага хийхээр болно. Ээж нь ижүүнтэй таарад миний охиныг сонгосон чиний нүд сайн юм байна гэж хоршигнон хэлнэ. Дараа нь охиндоо тижээлтэй шүл хийж өгье гэд босох мөчөд гинэт унчгана. Ижүүн шууд эмнэлэг рүү авч явна. Шинжилгээгээр хурц илгэний өрөвсөл маш хүнд байдалтай бөгөөд эргэтэн шилжүүлэн суулгах шаардлагатай тогтогдно. Гэр бүлийнхэн бүгд донор болох шинжилгээ өгнө. Аав нь эгч нь эрүүл мэндийн шалтгаанаар тохирохгүй. Бүх найдвар гимжүүдүүлнэ. Гэвч хариу нь муу гарна. Өмнөх архины хэрэглээнээс үүдэн өөхөлсөн илгэн хэвийн хэмжээнээс давсан тул донор болох боломжгүй байжээ. Үүнийг сонссон гимжүү маш их харамсаж хэрвээ би өмнө нь ингэж их уугаагүй байсан бол ээжигээ аварч чадах байлаа гэж шанална. Ээжигээ аврахын тулд гимжүү өдөр бүр галзуу мэт гүйж эхэлнэ. Өдөр бүр тууштай гүсээр биеийн өөх тос нь хурдан буурч илгэний үзүүлэлт нь сайжирна. Эцэст нь тэр донор болох боломжтой болно. Гэвч ээж нь охиноо донор болно гэдгийг сонсоод эрс татгалзана. Өөрийнхөө амийг уртсгахын тулд охиноо эрсдэлд оруулахыг хүсэхгүй байлаа. Аав нь ч дотроо маш их зөрчилдөнө. Эхнэрээ аврахыг хүснэ.
Гэхдээ охиноо золиослохыг хүсэхгүй байлаа. Гимжүү аавдаа тавинаар бидний бие чинь ээж аваасаа ирсэн шүү дээ. Ээждээ өгөх нь хамгийн зөв гэж хэлнэ. Шөнө нь гимжүү ээжигээ удаан ятгана. Ээж нь унтаж байгаа дүр үзүүлсэн ч охиныхоо хэлсэн бүхнийг сонсож байв. Ижүүн ч мөн ээжтэй чин сэтгэлээсээ ярилцсан. Тэр хоёр яг адилхан хүмүүс болохыг ижүүн ойлгоно. Хоёулаа бие биедээ хангалттай зүйл хийж чадаагүй мэт өөрсдийгөө буруутгаж байлаа. Гимжүү бороо осгорч байсан ч гүйсээр л байв. Ижүүн ээжд нь охиныхоо энэ бүх сэтгэлийг битгий дэмий болохоорой. Хүлээж авах нь та хоёрт хамгийн зөв шийдвэр гэж хэлнэ. Эцэст нь ээж нь зөвшөөрч мис засал амжилттай болно. 1 сарын дараа гимжүү сөвгөлд ажилдаа буцаж орно. Мис заслын дараа ядархын оронд бүр илүү ирч хүчтэй болсон мэт санагдана. Энэ хооронд их чинь Сонукаас холтохоор шийднэ. Ээжийнх нь өвчний дараа тэр зочид буудлын ажлыг бүрэн хариуцаж ирчүүдийн тухай бодох завгүй болсон. Сонукийн эгч сохор болзоо хүртэл зохион байгуулна. Үүнийг харсан Сонук шаналж шүн согтуу байдалтай гэрийнх нь гадаа ирж тэр хүнтэй битгий уулзаач гэж гуйна. Гэвч Сонукийн эгч өөрийн дүүгийн төлөө энэ харилцааг таслахыг шаардна. Бүр амиа орлоно гэж сүрдүүлснээр эгч нь Сонуктай холбоогоо таслахаар амлана. Удалгүй ижүүний төрсөн өдөр болно. Тэд хамтдаа кабель машинаар явж цастай газрын зургийг дарж тоолон хөгжүүлтэн. Ижүүн цасан дээр гимжүүд зориулан үгээ бичиж өгнө. Тэр өдөр үнэхээр ад жаргалтай өнгөрнө. Гэвч шөнө ижүүн дахин хар дарсан зүудэндээ автаж унтаж чадахгүй хонно. Маргааш өглөө нь гимжүү түүний яаралтай ажилтай гэсэн зурвас үлдээгээд явсныг харна. Түүний дотор муу совин төрнө. Ижүүн тэр өдөр олон жилийн өмнө амиа алдсан сэвлэгчийн ээжтэй уулзна. Өмнө нь өгч байсан нөхөн төлбөрийн мөнгийг эмэгтэй буцааж өгөөд мөнгөөр гимжлээ намжаах гэж битгий оролт гэж хэлнэ. Оройн супермаркетад гимжүү хоёр сэвлэгчийн яриаг сонсно. Тэд ижүүнийг алуурчин гэж ярьж байв. Гимжүү интернетээс хайж үзээд бүх үннийг олж мэднэ. Ижүүний төрсөн өдөр яг тэр аимшигт хэрэг болсон өдөр байжээ. Тиймээс тэр өдөр ижүүн ийм хүнд байсан гэдгийг ойлгоно. Шүн бороо асгарч байхад ижүүн ганцаараа алхаж явна. Яг тэр үед араас нь нэг шүхэр гарч ирнэ. Тэр нь гимжүү байлаа. Гимжүү түүнийг тэрвээд зөөлөн дуугаар энэ бүхэн чиний буруу биш. Өөрийгөө битгий буруутга гэж хэлнэ. Гимжүүгийн зөөлөн тавьшруулалтын дор ижүүн эцэст нь дотроо тээж явсан бүх айдас зовлонгоо найз бүсгүйдээ нээн ярьдаг. Олон жилийн өмнө ээжигээ алдсны дараа аав нь бүрэн сэтгэлээр унаж амьдралаасаа тасран гэрээсээ явж хүүтэйгээ бүх холбоогоо тасалсан байжээ. Тэр цагаас хойш ижүүн зөвхөн эмээтэйгээ хамт өссөн. Эмээгийнхээ төрсөн нутагт анх ирсэн өдөр нь гимжүүтэй анх уулзсан өдөр байлаа. Гимжүүгийн ачаар ижүүний өмнө нь харанхуй байсан амьдрал баг багаар гэрэлтэй болж эхэлсэн. Гэвч нэг өдөр олон жил сургаггүй байсан аав нь эргэж ирдэг. Тэр үед аав нь архины хүнд донтолттой болсон байв. Ижүүн түүнийг эдгэхийн тулд хүчээр эмнэлэг твтүүлнэ. Хэсэг хугацааны дараа аав нь би архиа хайсан, намайг гаргаад өгөөч гэж гуйхад ижүүн өрөвдөж зөвшөөрдөг. Гэвч аав нь үнэндээ архиа хаяагүй байсан. Харин ч бүр дордож эцэст нь ижүүний ажилтг эмнэлэг дээр хэрэг тарьж нэгэн гимгүү сэвлэгчийн үхэлд хүргэсэн байжээ. Тэр өдрөөс хойш ижүүн би зөөлрөөгүй байсан бол энэ явдал болохгүй байсан гэж өөрийгөө буруутгаж ирсэн. Иймээс л тэр архины донтолт эмчилдэг эмч болсон байв. Ижүүний энэ бүх шаналлыг сонссон гимжүү түүнийг чанга тэрвэрч үг хэлэхгүйгээр сэтгэлийг нь тайвшруулна. Гимжүү хажууд нь байгаагаар ижүүн өөрийгөө арай гэж зоригжуулна. Тэр өдөр гимжүү эмнэлгээс гарч гэртээ харна. Ижүүн түүн дээр ирээд хуучин оюутан үеийн зургуудыг үзэж сууна. Тэр үед гимжүү ижүүний гэрээс сэтгэлээ илчилсэн захиа болон үнэтэй зүйлт олж харна. Ижүүн үүнийг их сургуулийн үед авсан гэж тайлбарлана. Олон жил өнгөрсөн болохоор шинээр илүү гоёыг авч өгнө гэж хэлэхэд гимжүү үгүй би яг энийг л хүсэж гин. Тэгээд ижүүнээр өөрт нь шууд зөөлгөн. Зүйлтэй зүүсэн гимжүүгийн нүд ад жаргалаар гялалзаж байлаа. Гэвч тэд мдээгүй. Уйдгаар гуниг аль хэдийн ойртож байв. Амралтын өдөр гимжүү ажилтай холбоотойгоор нэг асрамжийн төв рүү явна. Хэргийг шалгах явцад нэг машиныг мөргөө цугцсан хэрэг толбогдуулан үзэхээр очжээ. Яг энэ үед ижүүний эмнэлгийн ахлах эмч түнд ижүүний аавыг тэр асрамжийн төвд харсан байж магадгүй гэж хэлнэ. Ижүүн шууд тийш очиж лавлахад ажилчид тэм нэртэй хүн энд байхгүй гэж хэлнэ. Харин амралтын өдөр гимжүү ажилд ирээд тэр төвд очиод буцах гэж байхад автобусны буудлын дээр ижүүний хамгийн их итгэдэг сэвлэгчийг алсаас олж харна. Гимжүү түүн рүү шууд залхах сэвлэгч би одоо сөүлд байна гэж худлаа хэлнэ. Энэ нь гимжүүд маш сэжигтэй санагдана. Ижүүнч мөн тэр төвд ирээд өмнө нь уулзсан ажилтнаа харна. Өчигдөрхөн тэр хүнийг өөрийгөө тэтгэврт гарсан гэж хэлсэн мөртлөө одоо ажиллаа хийж байлаа. Ажилтан сандарч найздаа төр тусалж байгаа юм гэж булзааруулна. Үнэндээ сувилагч тэр төвийн жинхэнэ эзэн байжээ. Тэр ижүүний аавыг асрамжийн төвийн подвалд нууж худлаа ярьсан ажилтан түүнд тусалж байсан байдаг. Гимжүү улам их сэжиглэнэ. Сувилагчийн янз бүрийн клубт явдаг тухай ярьж байсныг шалгахад бүгд хаагдсан үнэндээ худлаа байжээ. Гимжүү ижүүнд хэлэх гэж байснаа болдог. Ижүүн түүнийг үнэхээр сайн хүн гэж итгэдэг тул үннийг ойлголгүй дахин нэг чухал хүнээ алдахгүй гэж айжээ.
Гэмжүү эмнэлгийн ахлах эмчээс сувилагчийн тухай асуухад нэг аимшигт үнэн гарч ирнэ. Олон жилийн өмнө нас барсан сувилагч охин болон одоогийн сувилагч хоёр маш татан найзууд байсан аж. Тэр ослын өдөр анх ээлжинд сувилагчинд өөрөө ажиллах ёстой байсан ч санаандгүйгээр ээлжээ сольсон байна. Хэрвээ ээлжээ солиогүй бол тэр шөнө осол төртөх хүн нь өөрөө байх байжээ. Үүнийг сонсоод Гэмжүү бүр чих айц тавтагдана. Тэр сувилагч ижүүнд өшөө авахын тулд ойрцсон юм биш үү гэж бодно. Ижүүн ч мөн сэжиглэж эхэлнэ. Тэр өмнө нь асрамжийн төвийн ажилтны утсан дээр сувилагчаас ирсэн дуудлагыг өөрөнүүдээр харсан. Харин сувилагч өмнө нь тэр хүнтэй ойр биш гэж хэлсэн. Цагдаагаас лавлахад тэр асрамжийн төвийн эзэн үнэхээр сувилагч өөрөө байжээ. Тэр шөнө ижүүн сувилагч руу залгахад сувилагч би Сөүлд клуб дээр байна гэд дахин худлаа хэлнэ. Гэвч ижүүн яг ойролцоонд байсан. Тэр үед шууд очиод та яа худлаа хэлээд байгаа юм бэ гэж асуув. Яг тэр мөчөд нуугдаж байсан ижүүний аав гарч ирээд гартаа хурц зүйл барин ижүүн рүү дайрна. Ижүүн юу болоод байгааг ойлгохгүй байхад аав нь энэ бол тэр сувилагчид өгөх хамгийн том өшөө гэж хэлнэ. Ижүүн утгыг нь ойлгох завгүй байтал аав нь галзуурсан мэт дайрч ирнэ. Тэр мөчөд сувилагч ижүүний өмнө орж амийг нь аварч хутгалуулна. Ам тавих төгсөн байдалтай ижүүний хацрыг зөөлөн илэхдээ нүд нь гуниг хайраар дүрсэн байлаа. Ижүүн мэдээгүй. Тэр сувилагч үнэндээ төрсөн ээж нь байжээ. Ээж нь олон жилийн турш хүүгийнхээ хажууд өөр нэр, өөр дүрээр амьдарч байв. Ижүүн их сургууль төгсөхөд нууцаар цэцэг авч өгч, холоос л харж зогссон. Хүүгийнхээ баяр гунигийг дандаа холоос ажиглаж иржээ. Гэмжүү сувилагчийн гэрээс хувцас авахдаа нэг тэмдэглэлийн дэвтэр олно. Түүнийг уншаад бүх үнэн ил болно. Сувилагч Баян айлын охин байсан. Гэр бүлийн шахалтаар ядуу найз залуугаасаа салж төрсөн хүүхдээ өөр хүнээр өсгүүлэхээс өөр аргагүй болсон байжээ. Гадаадаас буцаж ирсний дараач өөрийгөө ээж нь гэлж хэлж зүрхлээгүй. Зөвхөн хажууд нь сувилагчаар ажиллан хамгаалж ирсэн аж. Олон жилийн өмнөх тэр ослын өдөр аав нь мессеж бичиж дуудсан тул хүүгээ хамгаалахын тулд өөрөө ээлжээ сольж уулзгаар явсан байна. Гэвч эмнэлт явдал өрнөж найзаагаа алдаж хүүгээ 5 мэт амьдрал руу түлхсэндээ өөрийгөө буруутгасаар иржээ. Ижүүн энэ бүхнийг мэдээд сэтгэл нь өмөрнө. Төрсөн ээж нь бүх насаараа дэрэгдэн байсныг огт мэдээгүй байсан. Ээж нь Гэмжүүд нэг хүсэл тавина. Ижүүний хажууд заавал байгаарай. Ижүүн өмнө нь өөрийг нь түлхсэн шигээ Гэмжүүг түлхчихвээ гэж айжээ. Гэмжүү ижүүнд зурус илгээн би энэ удаа чиний хажууд байна гэж хэлнэ. Энэ удаа ижүүн Гэмжүүгийн дэмжлэгээр бүхнийг зоригтойгоор нүүр тулахаар шийднэ. Тэр аавыгаа хаа цайгүй хайж эхэлнэ. Эцэст нь эмээгийнхээ болшны дэргэд олон хоосон архины шилтэй хамт аавын мөр олдно. Яг тэр үед цагдаагаас дуудлага ирж аав нь архины хордлогоор нас барсан тухай хэлнэ. Ижүүн аавынхаа оршуулгыг зохион байгуулна. Эхэндээ Гэмжүүгээс өөр хүн ирэхгүй мэт санагдсан ч удалгүй тосгоны хүмүүс, найзууд, Гэмжүүгийн гэр бүл бүгд цугларна. Тэд нас барсан хүнийг бус амьд үлдсэн ижүүнийг тайвшруулахын тулд ирсэн байлаа. Ижүүн Гэмжүүд аав минь үхсэнд би тайвширсан юм шиг санагдаад байна гэж шивнэн. Энэ бодолдоо өөрийгөө үзий яддаг байлаа. Гэвч Гэмжүү түнд энэ бол ээж хүний зүрх. Чамайг хамгаалах гэж л бүхнийг хийсэн гэж тайвшруулна. Эцэст нь ижүүн ээжигээ оршуулгад авчирна. Тэнд тэр анхудаа түүний гарыг хатгаад ээжээ гэж дуудана. Ээж нь нулимстайгаар хүүгээ тэрнэ. Ингэж ижүүн өнгөрсөнтэйгээ бүрэн эвлэрнэ. Нэг жилийн дараа ижүүн тосгоны эмнэлэгт эмчээрээ ажилласаар байна. Ээж нь ч өөрийн амьдралаар шинээр эхлүүлж, дуртай клубүүддээ явж, аз жаргалтай амьдарч байв. Ижүүн Гэмжүүд шин зүйлт авч өгнө. Хоёулаа цаашид амьдралд нь дахиж уйдгар үгүй болно гэж итгэнэ. Гэмжүү архийг бүрэн орхиогүйч өдөр өдрөөр багасгаж байна. Архиа уумаар санагдах болгонд ижүүн түүнийг үнсдэг. Гэмжүүгийн хувьд энэ нь архины хүслээ дарах хамгийн сайхан арга байлаа. Ингээд донтолтоос аварсан дурсал драма маань ийхүү аз жаргалтайгаар төгсөж байна. Өөр кино яриулахыг хүсэж байвал та нар минь комментоор дуртай эможигаа үлдээгээд subscribe дарахаа битгий мартаарай. Бичлэгтэй минь хамт байсанд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.